За 19-оос 20 онд бол би одоо хотын даргаар ажиллаж байхдаа яг энэ төрсний асуудлыг одоо бичлэг хяналттай хариуцж ажиллаж байсан. За тэр үед бол бид нийтлэн гэдэг нөгөө түүхий эдэн Төв аймагт авчирч босгодог тэрэн шороотой байна уугүй юу цас одоо шавхаатай хойлолдож өгөөд нийтлэнгийн чанар дээр нь дээрээс нь үйлдвэрлэлийн шатан дээр нь нөгөө барьцлуулагчийн нь одоо агуулгал дээр нь бүр цаашлах юм бол хатаалт тээвэрлэлт хадгалалт дээр нь хүртэл хяналтыг хатуу тавьдаг байсан. Харамсалтай энэ хяналтууд өнгөрсөн одоо хэдэн жилийн хугацаанд бас алдагдсан байсан юм байна гэдэг ийм дүгнэлтэнд уг шатанд хүрч байгаа. Нэг талаараа нөгөө талаараа төрсний чанар стандарт түүхий эдэнд асуудал одоо нөгөө түүхий эд яг мэдлэгийн цаашаа ирэлт ханаас ирлээ гэхэд үйлдвэрлэлийн шат руу оруулахаас өмнө тэр чинь нөгөө элдв янзын одоо бохирдлоос хамгаалж явах хэрэгтэй. Энэ тогтолцоо бас алдагдсан юм байна. Барьцилдуулагчдаар нэг төрлийн барьцилдуулагч ашигладаг байсан бол одоо 2-4 төрлийн барьцилдуулагч ашигладаг болсон байна. Тэгэхээр ямар учраас 4 төрлийн 2 төрлийн барьцилдуулагч ашиглаж байгаа юм бэ? Яагаад нэг бүтээгдэхүүн дээр нэг төрлийн барьцилдуулагч ашиглаж болоогүй юм бэ гэдэг уучны одоо асуудлууд нь хүртэл зөөгдөж байгаа тийм. За барьцилдуулагчийн чанар Монгол үйлдвэрсэн хятад үйлдвэрсэн сайн муу гэдээ олон асуудлууд явж байна. За энийг дахиж нягтлах ёстой гэж үзэж байгаа.